Сайн байцгаана уу? Говьалтай аймгийн Загц сумын байгаль хамгаалагч Төвшинбаяр байна. Өнөөдөр та бүхэндээ цагаа хайрлын хамгааллын еврейтэй цагны цэхэн мэдээлэл хүргэж байна. Монгол орны говь цэлийн бүсэд ой үсгэдэг цорын ганц мод болон модлог ургамлаг цаг юм а. Цаган ойг хөрсний илэгдэл эвдрэл элсийн нүүдэл хамгаалдаг бөгөөд малын тэжээлийн асар их баялаг нөөц болдгоороо эдийн засгийн бол экологийн ач холбогдолтой юм а. Гэвч 20-р зууны болон 60-70-аад оны үед цагийн түлшиндээ өргөн хэмжээгээр хэрэглэснээсээ болоод 125 га цаган ой устж үгүй болжээ. 3700 га цаган ой нөхөн ургах чадвараа бүрэн алдсан гэдэг нь тогтоогдсон байна. Тиймээс цаган ойгоо нөхөн сэргээх хамгаалах зайлшгүй шаардлага бидэнд тулгараад байгаа билээ. Нэг таатай мэдээ гэвэл говийн бүсэд амьдардаг орон нутгийн иргэд цаган ойгоо өсгөж үржүүлэх хамгаалах тал дээр сонирхолтой байгаа юм а. Цаган ойгоо говийн болон цөлийн бүсэд 4 сарын сүүл 5 сарын эхээр ургаж эхэлдэг бөгөөд 10 сарын эхний хагаст өрн бүрэн боловсрож гүйцэтгэж байна. Цагны өрх хөврөл нь ногоон өнгөтэй байх ба хатуу нягт байвал өр тогтоход бэлэн болсон гэсэн үг юм а. Цагийн үрийг замбаг гэх ба 10 сараас 11 сар түүх боломжтой. Цагийн замбагыг тарихын тулд сайтар цэвэрлэх шаардлагатай байдаг байна. Цагийн үрийг 10 см-ийн диаметр бүхий хөрсөн тарина. Мөр хооронд нь 40-50 см-ийн зайтай тарьж байх үедээ ойр ойрхон зэрлэг ургамлыг устгаж хөрсийг сэргэжүүлэх мөлж таривал цагийг 4-5 жил хашиж мал амьтнаас хамгаалах шаардлагатай байдаг байна. Цагийг мөн зөвшөөргүй бэлдэх, нөөцлөх, ашиглах тохиолдолд зөрчил гэж тооцдог байна. Торгуулийн хэмжээ нь энгийн иргэн 500 мянгаас 3 сая, алба аж ахуй нэгж бас мөн 3 сая, дээр нь дахиад тээврийн хэрэгслийн хураах хүртэл зөрчил гэж тооцдог байна. Хандуусан та бүхэндээ баярлалаа.